Ром хотын аяллаа влогт тавтай морилно. Төрүүлж аялах нь оргил аялал юм шүү. За Ром хотоор аялж байгаа аялал маань Гиген Петрийн талбай гэсэн газраас эхэлж байна. За энэ Гиген Петрийн талбайн хой талд бол мэдээж маш алдартай газар байгаа. Энэ бол Ром хотын бас бэлэг тэмдэг, Ватиканы бэлэг тэмдэг болсон Гиген Петрийн цогчин дуган гэж байна. За яг одоо би Гиген Петрийн талбайд орж ирж байна. За энэ талбайн хувьд дугуй хэлбэртэй. Тэгээд энэ барилгын орой дээр бол маш олон гигантнуудын баримлуудыг барьсан. Энэ баримл дотор бол мэдээж 12 дагалдагчид Паулийн хөшөө хүртэл байгаа. Урагшаага та бүхэн харж байгаа бол ингээд өргөн чөлөө байгаа. Тэгээд тэр доор бол өргөн чөлөө маань тэр модтой хэсэг дээр бол гол урсж байгаа. Тэгээд Ром хотын яг голоор бол Тибер гэдэг гол урсдаг. За би тэгээд нар буулгаад нэлээд гой сэрүүхэн болцсон үед энд ирсэн учраас жуулчид бас баг байна. Дээрээс нь нар болчихсон учраас гой сэрүүхэн дүү байна. За жуулчид бол энэ яг одоо та бүхний харж байгаа энэ том барилга руу бол маш урт цоваа болж зогсдог. За үүнээс яг хоошоогоо одоо нар ийшээ жаргаж ийн гэдэг чинь баруун зүг юм байна. Тэгэхээр үүнээс цаашаа бол Ватикан хот байгаа. За тэгээд жуулчид бол яг одоо энд үзээд ингээд буцаа гарч ирж байна энэ талтаа. За харин нөгөө талаар нь бол ингээд оочрлоод цаваад явж байгааг та бүхэн харж байгаа. За би ч гэсэн ирснийх ийшээ бас орж үзье гэж ингэж бодож байна. A few minutes later. За жуулчд бол олон байна. За нэг ийм газар байна да. За тэгээд одоо дотгошоо орно. Хамтдаа орцгоо. Үлээж байгаа манайх шалганаар ороодох зэ. One minute 37 seconds later. За шалганаар ямарч орчлоо. Хүний бийд байгаа бүх зүйлийг гаргуулд юм байна. Тэгээд бас цүнх малгайгаа хүртэл тайллаа. За манай цогчин дуганы харуул зогсож байгааг харж байгаа. Тэгээд шалганых нь хүмүүс намайг хараад Чингис хаан л гэж. За Италид ирээд хэрвээ аялахыг төлөвлөж байгаа бол мэдээж хамгийн сайхан цаг агаарыг сонгох хэрэгтэй. Хэрвээ та халуун улиралтай халууны улирлаар ирсэн бол ер нь бол жоохон нар буухаар сэрүүхэндээ аялчвал зүгээр. За цогчин дуганы хонх дуурж байна. Тэгээд энэ цогчин дуганы таазны зураг бол одоо хамгийн алдартай мөн дэлхийд дээрх хамгийн өндөр таазтай ийм цогчин дуган байгаа. За эмэгтэй хүмүүст нь бол нөгөө шорттой юбктэй явж байгаа учраас цаанаасаа ингээд нөмрөх ийм зүйлийг өгчт юм байна. Энэ нэг сонирхолтой юм аа. За ингээд цогчин дуганыхаа дор ирлээ. Айгу өндөр болохоор ерөөсөө өөрийгөө цуг оруулж оройг нь харуулж чадахгүй байна. За ямарчсан. Орой доо. За Гиген Петрийн цогчин дуган гэж сүрлэг сайхан юм байна. За унши. Basilica Papale di San Pietro in Vaticano. За Ватикан дахь Гиген Петрийн одоо Басилика гэдэг нь одоо цогчин дуган гэж ойлгож болно. За энэ цогчин дуганы зургийг Микеланжело зурсан. Тэгээд дэлхийд дээр байгаа хамгийн том одоо цогчин дуган, хамгийн өндөр оройтой цогчин дуган. Тэр энэ дуганыг барихын тулд Ромын католик сүм бол
маш олон зууны турш хандаг өргөл цоглуулж энэ зогчин дуганг байрсан. За нэгэн тэнд ингээд ирсэн учраас та бүхэндээ бас бүх боломжтой болон тохоо бүрийг сайхан харуулахыг хичээнэ. За ороод шууд үүдний баруун эргээд гэсэн үг. Одоо үнэхээр гайхалтай. Бүр үгээр хэлэмгүй гайхалтай харагдаж байна. Би одоо Европт маш олон зочин дуунгаар орж исэн. Өчигдөр ариун андрын зочин дуунаар орсон. Тэгээд бас маш гайхалтайсэн. Тэгээд Петрийн дуган ийм гайхалтай гэдгийг бол үнэхээр одоо төсөөлсөнгөө. За ийм сайхан урлагийн бүтээл. Тэгэхээр Ромыг үзэж байгаа хүний хувьд, Ромд ирж аялж байгаа хүний хувьд бол яг энэ гигэн Петрийн сүмийг бол заавал үзэх ёстой. Тэгээ таныг бас би хэрвээ Ромд ирэх төлөвлөгөөтэй, Ромыг үзэх төлөвлөгөөтэй байгаа бол энэ цогчин дуганаар заавал ороорой гэж бас зөвлөмөр байна. За ингээд баруун талаас хоймор руугаа би явж байна. Загалмаанаас дөнгөж буулгасан Иесусыг ээж майр нь өвөр дээрээ тэрсэн байдалтай ийм хөшөө байх шиг байна. За тэгээд үнэхээр гоё уран зураг, уран баримл бүр гайхалтай хийц. Хүн маш том зүйлийг ер нь хараад үнэхээр сүрдэж, үнэхээр уулга алддсан байна. Том гол харахаар, том уул харахаар, үнтэй адилхан том ийм цогчин дуган сүм хараад бол яалтшгүй. Одоо бол хэлэх үг шууд орж ирэхгүй байна. Тэгээд камераар бичлэг хийж байгаа. Гэхдээ давхар яг үүнийг нүдэрээ харж бас баясах хэрэгтэй. Тийм учраас миний камерын өнцөг маань бас тиймч гоё гарахгүй байвал та бүхэн ойлгоорой. Энэ үгсээр би камер руугаа биш бас нүдэрээ өөрөө хараад камер руугаа зарим тохиолдолд бас анхаарахгүй байгаа ийм байгаа шүү гэдэг хэлмээр байна. Би энэ цогчин дуганы хаалгаар ороод баруун талаа дагаад ханаараа явж байгаа. Тэгээд яг тэндээс ихсэн энэ баган болгоны хооронд ингээд хүмүүс сууж залбирал мөргөл үйлдэх зориулттай ийм газар болгоцсон байт юм байна. За бас нэг зүйл анзаарагдаж байгаа нь энэ цогчин дуганы болон хоймруудад бол маш олон одоо папуудын хөрөг баримлуудыг бас хийсэн байгаа нь харагдаж байна. Тэгээд үе үеийн алдартай ийм папуудыг одоо жишээ нь хөрөг баримлыг хийж ингэж мөнхөлсөн. A few minutes later. За сүмийн хөгжим дугарж байгааг та харж байгаа. За би ингэ яваад байгаа мөртлөө цогчин дуганыхаа хойморт нь очоогүй нэ та бүхэн боддоо. За цонхоор маш гоё гэрэл тусаад маш гоё байна. Та бүхэн харж байгаа. За хүн нэвтэрч болохгүй эсгүүд дээр нь бол ингээд хамгаалагч нар зогсчихсон. За энэ бол нөгөө гим нүглүүдээ орж гимшдэг өрөөнүүд байна. Мэдээж нэг талд нь бол санаваалтан суун. За энэ цэгийг бол ингээд хүмүүс оруулахгүйгээр тусгаарлалцсан байт юм. Та бүхэн энд байгаа нэг санаваалтныг харуулъя. Одоо үнэхээр том цогчин дуган байна. Хэдэн мянган хүн дотроо багтаах боломжтой байна. Би яг нарийн тоог нь бас интернетээс хараад та бүхэнд хэлж өгнө. Энэ би бас өмнө нэг уншиж ирсэн. Нэг удаадаа хичнээн мянгач гэлээ хүмүүс орж ирээд мөргөл үлдэх боломжтой гэж ингэж уншиж ирснээс санаж байна. Яалтчгүй тийм байна. Энэ зүгээр нэг танхимд нэг болонд нь ихэд хэдэн зуугаараа зогсоод мөргөл үлдэх юм бололцоотой байна. Одоо бодвол энэ шарууд нь алтал байлгүй дээ. Гүү байд юм болов? За энэ сүмийн цогчин дуганы хөгжмийг та бүхэн сонсож байгаа бох. За ингээд баруун тал маань бол өндөрлөж байна. Одоо бүгдээрээ гол хэсгээ харъя. За би яг энэ цогчин дуганы яг төв зэгт нь ирсэн байна. Та бүхэн дээшээ харуулах юм бол алдартай манай цогчин дуганы маань яг төв бөмбөлөг орой байна.
За яг одоо энэ мөргөл болж байна. Та бүхэнд энэ мөргөлийг бас сонсгоноо. I came from Mongolia. За ингээд цогчин дугныхаа хоймрыг та бүхэнд харуулъя. За би католик шашинтай хүн биш учраас яг сайн энэ одоо масс буюу энэ мөргөлийн талаар бол сайн ойлгохгүй байна. Мэдэхгүй байна. Гэхдээ мэдээж Ватиканд Гиген Петрийн сүмд явагдаж байгаа мөргөл гэдэг бол маш онцгой мөргөл байж таараа. Хамгийн том одоо католикийн хамбал амууд бол энд мөргөл удирдах байгаа. За уламжлалт үзлэр яг энэ газарт бол одоо апостол Петрийн булш байгаа гэж ингэж үздэг юм байна. За тэгээд энэ цогчин дуганг бол тэр газар бол суурин дээр нь барьсан гэж ингэж үзэж байгаа. Яг одоо та бүхний үзэж харж байгаа энэ газар бол одоо Петрийн булш олдсон газар гэж ингэж ойлгож байна. Тэгээд яг энэ газрын одоо харалтаа яг цэгт дэшегээ бол цогчин дугны дээд орой байгаа. За Петр бол католик шашны итгэл өмчлөр бол нэгдүгээр анхны пап лам гэж үзэж байгаа. За тэгээд энд Матай номын 16 дугаар бүлэг дээр Петр Иесусыг та бол Христ амьд бурхны хүү гэж хэлсэн байдаг. Петр бас Иохан номын 6:68 дээр одоо бид яагаад таныг орхиж явах юм бэ те? Яагаад гэвэл танд мөнх амийн үг бий шүү дээ гэж ингэж хэлсэн байдیں۔ Иохан номын 21:17 дээр танд хайртай минь та мэднэ гэж Петр хэлсэн байна те. Энэ үгсээр бол Петр Иесуст итгэдэг, Иесусыг хүлээн зөвшөөрсөн гэдгээ харуулсан. За ингээд та бүхэн яг одоо харж байгаа энэ газар бол одоо Илч Петрийн булш буюу амиа алдсан, амиа өргөсөн тэр газар гэж ингэж үздэг юм байна. Nice. За хойморт нь Синтиагааг тавга харж байгаа. За тэгээд олон бэлэгдэл байна да. За мөргөл явагдаад дуусж байна. Энд бас тусгай төлбөр төлсөн жуулчид тикет авсан хүмүүс маань бол урагшаа очиж мөргөлд оролцсон юм байна. За одоо бүгдээрээ цогчин дугныхаа зүүн талыг үзнэ. Зүүн талын хоймор нь ямар вэ гэдгийг харцгаая. За цогчин дугны маань зүүн талын хоймор. За Иесусийн зүрх гэдэг нэртэй ийм бүтээл байна. За энд бол бас маш их урлагийн бүтээл, өшөө баримлууд байна. За яг хойморт нь бол нэг ийм баримл байна. Гиген Леогийн баримл гинэ. За зүүн талын цогчин дугны зүүн талын хоймрын орой дээр ийм зураг байна. Яг голд нь бол шуун нисэж байгаа. За энэ цогчин дуган бол Петрт зориулж бүтээсэн гэдгийг
мартаж болохгүй. Католик шашны үзлээр бол Иесусийн дагалдагч Петр бол Иесусийг залгамжилж сүмийн тэргүүнээр сонгогдож үлдсэн гигант ингэж үзэж байгаа. За тийм учраас гигант Петрийн цогцон дуганг барих ажлыг бол католик сум бол эхлүүлсэн. За тэгээд мэдээж одоо Петрээс хойш бол одоо папад сонгогдож одоо ингээд өнөөдрийн хүртэл бол католик шашныг бол пап тэргүүлж байгаа. Тэгэхээр энэ сүм бол яг папын засаглалтай католик шашны хувьд бол хамгийн том одоо сүсэг мөргөлийн төвнө гэж ойлгож болно. Бүх ирчүүд яг энэ мөргөлийн үеэр малгайгаа авах хэрэгтэй гинэ. За эмэгтэйчүүд харин малгайтайгаа байж болно гэж байна. За мэдээж энэ шашны ёс зайгийг хүндлэлгүй яах вэ? За миний хувьд бол мэдээж Ромыг зорж ирсний хамгийн том зорилго бол ерөөсөө энэ цогцон дуганыг л үзэх байсан. Тэгээд өнөөдөр ингээд цогцон дуганаа үзээд явж байна. За тэгээд зарим дагалдагчид нь гартаа өд барьсан энэ одоо мэдээж Библийн одоо их мэдэлтэй бичээсүүдийг бичсэн дагалдагчид баг. Хүний гараар бий болсон маш олон бүтээлүүд, маш олон барилга байшингууд бол энэ дэлхий дээр байгаа. Тэр дундаа одоо дундад зууны үед. Тэгэхээр тэдгээр барилга байшингуудын дотор бол энэ гигант Петрийн цогцон дуган бол бас хамгийн агуу том сүрдмээр том бүтээлд орно. Энэ зургийг бол би тайлбарлчих юм биш үү? Энэ өшөг мэдээж одоо Есүс байна. Баруун талд нь түлхүүр барьсан зогсож байгаа өшөө бол мэдээж Петр. Зүүн талд нь сэлэн болон ном барьсан байгаа. Энэ бол Паул. За харин урд талд нь сөгдөө суудсан байгаа энэ одоо хүний бунхан энд байх шиг байна. За ийшээ бүгдээр орж үзье. Сонирхолтой хэсэг байна. Энэ бол одоо Петрээс хойших бүх папуудын нэрсийг он цагийн дараалтаа ингэж байрлуулсан байна. За үүнийг бүгдээр харцгаая. За мэдээж хамгийн ихнийх нь болохоор Петрус гэж байна. Албиосоор папаар томилогдсон гэж үздэг. За тэгээд цаашаа үргэлжлэж байгаа нэрсийг таавхан харж байна. За 2005 онд бол Йон Паул, 2 дугаар Йон Паул миний мэдхээр за магадгүй энэ таалал төгссөн он байж бас магадгүй юм байна. Үгүй болов? I don't like where this is going. Би бол тэгж бодож байна. Яг бол 22 онд одоо өмнөх пап бол нас барсан. Тэр энэ таалал төгссөн онууд нь байж магадгүй юм байна. За ийшээ музей бол явчихж байгаа юм байна. Католик шашны музей тэр маань Петрийн энэ базилик гээд зориулсан музей байх шиг байна. За саяны мөргөл өдөрцөн хүмүүс орж ирж байна. За мөргөлийнхөө хувцас тайлаад. Залуухан үйлчлэгчтэй шашны номлол хийж байгаа энэ номлогчдын одоо газар ах шиг байна. Жуулчид зүсгтнүүд төдийлөн хараад байдаг зүйлийг бас харчлаа. Яг мөргөл таарад тэгээд бас мөргөл дуусны дараа мөргөл өдөрцөн санвартнуудыг харлаа. Одоо бүгдээрээ зүүн талынхаа хэсгийг үзэж бараг л дуусгаж байна да. За энэ хүн толгойд ирж байгаа зүйл юу вэ? Ямар учиртай зүйл вэ гэж асууж байна. Тэгэд би Ромд аялахдаа бол дандаа Монгол малгайтайгаа аялж байгаа. Хүн болгон Монгол малгайг одоо гайхаж сонирхож харж байгаа. Малгай чинь таалагдж байна. Ямар гоё малгай вэ гэж маш олон хүмүүс хэлж байгаа. За энэ магадгүй Есүс Мойсе Эли хоёртой уулздаг
тэр түүх байх шиг байна. Тэгээ уулнаас бууж ирсэн чинь нэгэн одоо бузар сүнсэнд эзэмдүүлсэн хүү байдаг автагаа. Тэгээд дагалдагч нар бол тэр бузар сүнсийг бол зайлуулж чаддаггүй. За ийм сонирхолтой гоё зураг байна. Одоо энэ зочин дугны маань зүүн талын ханаар бид үзээ явж байна. Ерөөсө тэр чигээрэл маш их уран баримл, тэр чигээрэл ерөөсө хөшөө баримлууд байна. Үнэхээр гайхалтай юм аа. Үнэхээр гайхалтай. За тэгээ мэдээж католик шашны утга учир ёс заншил уламжлалыг агуулсан учраас одоо пап ламуудаа хүндэтгэж папуудаа одоо дээдэлж алдаршуулж тэдний хөрөг баримлуудыг бол ерөөсөө хаа сайгүй хийсэн байна. Тэгээд католик шашны түүхэнд бол үнэхээр алдартай ийм ариун одоо мундаг папууд бол олон байсан. За мэдээж улс төртөө холилдож завхарж одоо оройтсон ийм папууд ч гэсэн байсан. За ингээд зүүн талынхаа ханыг дуусгачлаа. Энд хөөрхөн амуурууд байна. За энэ цогчин дугуйныг бол ингээд зүгээр ханыг дагаад үзээд ингээ явхад л хангалттай 20-30 минут болохоор ийм том цогчин дугуйн байна. За мэдээж энэ бол Иесус усан баталгаа хүртэж байгаа зургийг зурсан байна. За ингээд хаалганы хэсэгт эргээд ирж байгаа. За цогчин дугуйныг та бүхэндээ хаалганы урд хэсгээс харуулъя. За ийм том цогчин дугуйн байлаа. За цогчин дугуйны үүдний хэсгээс хоймор руу шууд чигээрээ алхаж байна. Дандаа таац харуулаад одоо нэг жоохон шал харуулна. За намайг алхаад явж байгаа та бүхэн ямар том бэ гэдгийг ойлгож байгаа бох тий. Үнэхээр том юм байна. За сүм бол хааж байна. Гигэн Петрийн цогчин дугуйн үзээд гарч байна. Үнэхээр гайхалтай. Сэтгэл маш хөдлөлөө. Маш хөндлөштэй, бишрүүштэй ийм бас өсөлтөө олон цугларсан сайхан газар байна. Энд хүмүүс муу юм бодож ирдэггүй. Дандаа сайныг сайхныг бодно. Тэг үнэхээр гоё газар орж ирлээ. Энэ сүмийг бол Ромын католик сүм барих гэж бол маш урт хугацааг зарцуулсан их хэмжээний өргөл татварыг бол итгэгчдээс цуглуулж байсан. За тэгээд үнэхээр барилгын ажил зогсоод одоо мөнгө хүрэлцэхгүй байсан учраас католик сүм маань бол одоо нэгүслийн пайз, өршөөлийн пайз эдэр бол зарж байсан. Тэгээд хүмүүсийн
гим нүглийг уучлж өршөөсөн гэсэн юм бичгүүдийг зарж за тэр мөнгөөрөө бол сүмийн ажлыг явуулж исэн. Хүмүүс нэг талаараа сүмийн барилгын ажилд мөнгө хандуулчин нөгөө талаараа бас сүмээс гим нүгэл нь уушлагдаж өршөөгдсөн гэдэг ийм бичиг хийлгэж аавна гэдэг бол маш ашигтай байсан. Тэгээд үүнийг бол одоо Мартин Лютер бол одоо шүүмжилж эсэргүүцэж хийсэн. Тэгээд хүний авралыг бол одоо ингэж зарж борлуулж болохгүй гэж Мартин Лютер үзэж ирсэн ба. Аврал бол зөвхөн нэгүслэр юм аа. Зөвхөн өршөөлөөр Иесусийн загалмай дээрх өршөөлөөр юм аа гэж ингэж одоо Лютер үзэж ирсэн ба. Гоё уфцтай залуу байна. За согчин дугнаа үзээд гараад ирлээ. Сэтгэл сайхан байна. Зорьсон зорилгоо биелүүллээ. Ромд ирээд үзэх ёстой хэд хэдэн зүйл байгаа мэдээж Гиген Петрийн сүмийг үзнэ. Дээрээс нь Колосеум цайзыг үзнэ. Мөн дээрээс нь энд чухал бас түүхэн дурсгалт ийм газрууд байгаа. Том бас дугнууд бий. За тэгээд тэдгээр сүмүүдийг бол бас үзэх ёстой. Ямар ч байсан өнөөдрийн аяллаа хувьд бол ингээд цогчин дугнаа үзээд гараад ирлээ. За сайхан нар боочсон. Яг одоо явж юм үзэхэд үнэхээр тохиромжтой. За сүмийн маань орой. Тэр байна шүү дээ. Төрүүлж аялах нь оргил аялал юм шүү.